энергийн холбоосоо салгах дасгалыг хийх гэж байна. Та өөрийнхөө урд өөрөөсөө энергийн холбоосоо таслахыг хүсэж бай. Тэрхүү хүнээ төсөөлнө. Тэрхүү хүнээ таны урд сууж байгаагаар төсөөлье. Энэ хүн нэгэн цагт тантай холбоотой байсан. Одоо та энэ хүнийг бүрэн уучлж өөрөөсөө тавьж явуулах гэж байна. Энэ хүн танд ямар шарах үлдээсэн, ямар сөрөг итгэл үнэмшил үлдээсэн, энэ хүн танд ямар муу зүйл хийсэн. Одоо тэр хүн хаана байгаа? Юу хийж байгаа нь танд огт хамаагүй. Тэр хүнийг өөрөөсөө бүхэлд нь чөлөөлөх заслыг хийх гэж байна. Ингээд өөрийн төсөөлөлдөө таны гэдэс хэсгээс холбоос үүссэн байна. Тэрхүү холбоос тэр хүнийг бас холбосон байна. Та хоёрын дунд байгаа энэхүү холбоос бол олон жилийн турш таныг түүнтэй холбож байсан энергийн холбоос. Үүнийг төсөөлөе, ямар холбоос байна? Тэр хүн та хоёр юугаар холбогдсон байна? Нарийнхан гэрлэн зураас байна уу? Бүдүүн том цагаан олс байна уу? Гинжээр холбочихсон байна уу? Харуудас, сулаан утас юугаар ч холбосон байж магадгүй. Энэхүү холбоосыг та өнөөдөр тасалснаар өөрийгөө тэр хүний сөрөг бүх энергиэс чөлөөлөх болно. Ингэснээр та өөртөө хамгийн их хэрэгчлөө аз жаргал, уучлал өршөөлийг өгөх болно. Ингээд тэрхүү хүний өөрийнхөө урд төсөөлье. Түүнд хандан үнийг хэлье. Эдгээр үгсийг та түүнд биш өөрийнхөө төлөө хэлж байгаа юм шүү. Иймд та ямар ч эсэргүүцэлгүйгээр орчлон ертөнцөд түүний хийсэн бүхэл сайн муу үлийн үрийг даатган. Үүнээс хойш та түүнд ямар ч муу санаа агуулгахгүйгээр түүнийг аль сайн сайхнаараа амьдраасаа хэмээн хүсэх болно. Ингэхдээ би чамайг уучлж байна. Чиний хийсэн бүх зүйлсийг би яг байгаагаар нь уучлж байна. Одоо би чамайг дагуулж явах хэрэггүй. Одоо би чамаас уучлал хүлээх хэрэггүй. Одоо би чамд гомдох хэрэггүй. Зүгээр л чамайг өөрөөсөө бүрэн
хурдан чөлөөлж байна. Чи өөрийнхөө боломжит аль сайн сайхнараа амьдраасаа хэмээн хүсэж байна. Их хэлээд өрийн зүрхэн хүрдэндээ бүхий л уучлал өгшөөл тайвшрал хүлээн зөвшөөрлийг мэдрээ. Яг энэ хэсэгт бичлэгээ зогсоосон ч болно. Их өөрийн бэлэн болсон цагтаа түүнийг өөрөөсөө холдуулан одуулан явуулахад бэлэн болсон бол өөрийн мэлмийн гоёлтон нэгэн хаачийг төсөөл. Энэ хаач бол та хоёрын дундах энэ хүүх холбоосыг таслахад яг тохиромжтой, яг чадaltaй хаач байна. Тэрхүү хаачаа баруун гартаа бариад та хоёрыг олон жилийн турш холбож явсан. Хатуу хэцүү өдрүүдийг үргэлж сануулж байсан. Таныг үргэлж доош нь татаж байсан. Танд дурсах бүрд хүндүр мэдрэмж төрүүлдэг байсан. Гомдол, гуниглал, шарах бүхнийг агуулж байсан. Тэрхүү энергийн гүн бат холбоосыг таслах гэж байна. Нэг хүү гартаа хатгасан тэрхүү хаачаараа тэрхүү холбоосыг таслая. Танд хэрэг хүч хэрэгтэй байна. Хэрэг хугацаа хэрэгтэй байна. Та юунд шаарахгүйгээр тэрхүү холбоосыг таслая. Шаржигнан доогоороо сэмрэн тасрах юу ч байж болно. Ингээд энэ хүү холбоосыг таслаж дуслаа. Яг энэ агшаанд та хоёрыг олон жилийн турш холбож байсан тэрхүү холбоос тасрах агшаанд тэр хүн танаас алсран холдон замхран одож байна. Яг энэ мөчөөс эхлээд та бүрэн эрхчлөөд та яг сансар огтор гойроо дүүлэн нисэж байгаа мэт чөлөөлөгдөл. Яг энэ мөчөөс эхлэн та сайхуусан тэнгэр мэт эрхчлөөд боллоо. Энгүү гайхамшиг чөлөөлөлтийн мэдрэмжийг бүхэл биендээ усган мэдрээ. Уучлал өршөөлөөр тэр хүнийг тавьж явуулсан. Энэхүү сайхан өвлийн үртэн таны амьдралд үржил шим сайхан зүйлсээр дэлбэлэн ирэх бол. Энэхүү өнөөдрийн энергийн холбоос таслаа. Засал бүхийд бясалгал маань үгээр өндөрлөж байна. Та энэхүү таслахлыг хүссэн үедээ давтан хийж болно. Нэг хүн дээр олон давтаж хийж болно. Олон хүмүүс дээр нэгээр нь ч хийж болно. Энергийн талбарт хийсэн энэ хүү засал бол бодит юм. Та бодит амьдрал дээрээ хүртэл өөртөө чөлөөлөлт хийлээ.
энэхүү сайхан эргчлөөтэй мэдрэмжийг мэдрээд үргэлжлүүлэн хэсэг суугаарай.